Око өөрчлөгдөх хэрэг байгаа юм уу? Заавал ингээл ядаргаатай юм шиг өөрийгөө өөрчлөхөөл ажиллаад зүтгээл яриад хичээгээд байх ямар хэрэг байд юм бэ? Би өөрчлөгдөхгүй байж болох юм уу? Болохгүй юм уу гэдэг асуулт надаас дандаа хүмүүс асуудаг. Өнөөдрийн кофетэй бодол. Заавал өөрчлөгдөх албатай юм уу да? Өөрчлөгдөхгүй байж болохгүй юм уу да? Гэдэг асуултыг надаас хүмүүс нэлээх асуудаг асуултын нэг. Магадгүй яг топ 10 асуултын нэг нь бол яхахгүй, топ 10 асуултын нэг нь бол яхахгүй мөн. Зүгээр яг шууд утгаараа хариулвал тийм ээ. Нэг өөрчлөлтийг өөрөө хийхгүй тулд, өөрөө өөрчлөгдөхгүй тулд хичээхгүй байж болно. Гэтэ тэр үед нь би нэг л зүйлийг хэлээ мартаж болохгүй гэж хэлмээр байна. Тэр нь юу вэ гэхлээр та өөрөө өөрчлөгдөө гэж бодсон бодоогүй. Хичээсэн хичээгээгүй. Тэртээ тэргүй бид нар өөрчлөгдөж байдаг гэдгээ бид нар мартаж болохгүй. Цаг хугацаа өнгөрөөд амьдрал өрнөөд хүмүүстэй харилцаад ажиллаа хийгээд өглөөс ирээд кофегоо ууж явах үедээ ч гэсэн бид нар байнга хувьсан өөрчлөгдөж байгаа гэдгээ мартаж болохгүй. Орос Украины дайн болж хувирлаа. Дэлхийн эдийн засаг хямарч байна. Таашгүй нэг ажил дээр шагнал авлаа. Найзтайгаа нэг энгийн юмнаас болж хэрэлтлээ. Муудалцлаа. Энэ болгон таныг өөрчилж байдаг. Тэгэхээр танд хоёр сонголт байна гэсэн. Нэг бол та гадаад ертөнцөөр өөрийгөө ингээд удирдуулаад өөрчлөгдөд яваад ээж болно. Эсвэл та өөрөө тэр өөрчлөлтийг удирдах, захираж, чиглүүлж, өөрийнхөө хүсэж байгаа ирээдүй, өөрийнхөө хүсэж байгаа тэр хувилбар руу ойртуулж, чиглүүлж болно гэсэн санаа л гарч ирж байна. Тэнгүүд эцэст нь өөрөө л мэдл гэж хэлэх гээд байна л. Нэг бол та бусдаар удирдуулагдаж өөрчлөгдөн, эсвэл та өөрөө удирдах өөрчлөгдөн. Таны сонголт. Өөрөө ший. За өнөөдрийн кофетэй бодлоо. Та хэд юу гэж бодож байна? Санал бодлоо комент секцэд бичгээ битгий мартаарай. Subscribe хийгээ битгий мартаарай. Тэгээ дараагийн видеогоор уулзцгаая.